За юу яцгаан хаврын мөр орсон халуухан сайхан өдөр гөөлүүдийнхээ цааш юу болсныг ярьж өгье хэмээгээд ноутбукээ нэгээд хэдэн бичлэг тастаад хэдэн үгсийг шивсээр дараагийн бичлэгээ лазантаж дуусгасан бүлгөө. Өмнөх бичлэгийн төгсгөл мань чим шиг мангар чим шиг нөхөр манай хэдэн кофе шопод орж ирснээр дууссан байдаг шиг санагдаад байх юм. За одоо тэр эсгээс үргэлжлүүлээд дараагийн сцен рүү шилжицгээе. За тэр харагдаад байгаа Монголтой нөхрийг бол Цукияма гэдэг нэртэй байх өгөөд нэлээд кринж яриатай үтсэн атгсан өөрийгөө сэхэтэнгээд итгэжсэн нэг тийм нөхөр байна. Байнгаар орж ирсэн цагаас ахуулаад энэ үзэгдэж харагдаагүй шинэхэн догооч нь хэмбэ айгүй танил өнөртэй хамаг эдисийг маань хөдөлгөөнд ажиллаа гэх мэт кринж юм ярьсаар агаад гараад яваад. За дараа өдөр нь чуулж мань Кен маань сургуулийнхаа гадаа өнөө алдарт муу ёр шүглсэн дүүмстэй уншаад хаврын ч юм уу намрын ч юм уу салхийг мэдрээд байжэд кринж ямаа чин хэл хамаа билүүдэд хүрээд ирдэг юм аа. За тэгээд л энэ ном чи өстө алдартай саяхан бестселлер болсон шүү дээ өгшөө мэдснүү чи чинь өстө хараад байсан чинь манай хайрт найз Ризэтэй нэлээд адилхан сонирхолтой баачка байна уу юу гэж яриад эхэлнэ. За манай хоёр ч ярилцж байгаад өнөө яамаа ч хоёулаа дараа нэг сайхан капучино тавьж байгаа та номын чин талаар ярилцвал яасан бэ брода гэж хэлснээр уулзах өдрөө тоглоод салцгааж байгаа. Өнөөдөр мань Кенч ажлаа хийдгээрэн хийгээд гэртээ харих гэж байтал оссан хуршээд чи нэг доошо бууж хэдэн такондог өшгөлтөөс гараад өөрийнхөө биеийг аргалаад явчихар хэмжээний болъё гэж бодож ивэл доор яамаа хүлээж байгаа шүү. Очоод уулзна гэж хэлээд яваад. Кенчс одоо дандаа айж амьдрна гэж юу аах вэ? Тэр эвгүй царайтай аш насараа одоо зохио хийсэн байрны харагдсан юм аа намаагаа хөөрхөн болгох чадах байлгүй тэгээд дуугаад очтол. Өнөөхөн за бацаана хэдийн ясагч тараагаад өгөх сеанстай хүлээгээ зогсож байт юм да. Мань хүнийгч баруун зүүн дээшээ доошоо 1 яс 2 яс гэдэг ёстой бэлэг зодноо. Өнөө Кен маань чадчихад айгүй урд идэгрээд босоод ирэх. Мань ямаач чи ямар цэцэрлэгийн хүүхдөө ингэж цогтдгүй юм ч гэнэ ингэж хамгаалдаггүй юм ч гэнэ гэж баахан сургаалын үгсийг альцсаар бэлтгэл маань дуусч. Бэлтгэлийн дараа яамаа чамаг нэг хүн сонирхоод байгаа очиж ганц жилийн мултлангаа танилцаад дав гэд тэр хэд хамтдаа нэг баар руу очиж байгаа. Яваад уртл царилэг сайхан убаа утаа маань нэгэн улаан өстэй эмэгтэйтэй хамт вино шимээ сууж ив. Ер нь бол утаа улаан өст ямаагаар багын танилцаад юм шиг байна. Хаяа нэг уулзалтаж ганц жилийн модог харилцаа. За тэгээд тэр улаан өстийг Итори гэдэг бөгөөд туслах дүр. Энээс өшөө баараг л гарахгүй дүр зэ. За Итори маань Кенэс өчнөө масано би өстө анх удаа нэг нүдэд гөөвл үзлээ амьдрал гэдэг чи өстө ачи юм байдгийн байна. Үлгэр домогт гардаг болохоос амьдаар үзнэгийг сансангүй ухааны юм ярьж. За тэр үлгэр домогт нь юу гардаг вэ гэхэлэр хүн гөөвл хоёр эвлэлт нь нэгэн бүхэл болоос дундаас нь нэг нүдэд гөөвл төрдөг гэж. Гэхдээ энэ нь бол бараг л боломжгүй юм шүү. Хүн хизээч хонь сайн болоод дундаас нь хүүхэдтэй болохгүйтэй л адил гэж үзэж болох юм ер нь. Гэтэ үнэхээр тийм зүйл болоод хүүхэд бүрэлдсэн тохиолдол бас нэг хэцүү юм байгаа. Тэр нь бол төрхийн өндөрлөөр ээж хүү хоёр хоёулаа өхөн эсвэл аз таарал ээж нь ганцаараа л өхөн гэх юм уу нэг тиймэрхүү. За тэгээд энэ бүх өндөрлүүдийг даваад нэг нүдэд гөөвл болж чадах юм бол гөөвлүүдийн хаан гэж хэлж болохоор одоо хүчрхэн нэгэн болтгоо гэж тэр домогт нь л өгүүлтгэл юм байл. Одоо домогч одоо юу ах. Гэтэ манай хүн бол төрөлхийх биш олдмол юм болохоор арайч тийм хүчтэй биш юм шиг байна. За энэ хэсэг дуусч маргааш болоод өнөө Кен маань кринж яматагаа уулзаад кафед капучино сууж яваа. Өнөөх маань Ризагийн талаар яриад хотлоо урж. За энэ мөчөд флашбек хэсэг гарах бөгөөд өмнө мань кринж нөхөр Ризатай уулзаад режектлүүлжсэн л юм байл л. За юунаас болсон бэ гэхээр өөрийнхөө хийдэг хажаа хачин гаж юмнуудаа амтарч хийе гэсэн чинь Ризэн би өөр хүн шүү. Дээд зэргийн гэдэг чинь миний өв чэнэг шиг тийм уйдгартай биш гэж хэлээд Ямагийн хорхоотой харанд нь зуугт дургуг нүрсэн байна. Тэгээ Ризэн мэдээж Ямагаас хав илүү хүчтэй болохоор яач чадаагүй явж байтал гинтгэр Ризэн шиг өнөртэй хүн гараад ирэхээр цаагаараа хариугаад авах санаатай байсан юм шиг байна. Гэтэ энэ үйл явдлын талаар мэдээж Кен догт ярьдгүй. Өнгөрснөө бодоод уурлагтаа барьж исэн аяга хаг базаад хайчихдээ. За энийг нь харсан Кен туслах гэж байгаад өнөө хагарсан аяганд нь гараа цусаа цус гарт Ямаач нь өөрийн нусны альчраа гаргаж өгөөд цусыг арчиж авснаа гинтгэн сонин царайлаад 0 рүүгээд орчноо. Одоо мангар iconic хэсэг заяа үзээрэй. За мань нөхөр чинь гарч ирснэ гинтгэ хоёулаа Ризэгээ очих дуртай байсан газарт нь очие. Чи түүний талаар мэдмээр байгаа зүтэй гэж хутгасаар байгаа дагуулад яв. Нэлээ оршдог шиг газар Кенийг усанд орчих нь бол дээд зинданыхны цуглал ёстой газар байгаа ингээд ачаач юм ярьж ийснэ. Кофе өгөөд ухаан алдуулаад аав. Кофе дотор нь бол нойрсөлгч байсан юм шиг байна. Гинт сэрээд ухаараад орчин тойрны арт гладиаторуудын тулдаг цэнгэлдэг шиг газар сэрдэг өгөөд
баахан кринж Ямагийн копи хэлбэрээр оролдож харалтаад халаадаг мөг гэдэгт хашгиралцаад байж байна. За ер нь бол reset гэж аниулсан санаа нь бол энэ л юм шиг байгаа. Хүн олж авчираад нэг гартаа хөжилцүүлээд тэгээ өхөнгүүт нийт. За яг энэ мөчөд талбарын баруун булангаас пач шиг балар сараад нөхөр гарч ирээд Кэнийг бэлгэнүүдэд бараг л алдгийн даваан дээр Кэний гөөл чадвар нь сэргээд нэг цохиж 7 уулын цаан далд ортол нисгээд айнаа. За энийг харсан Яма ч хамаг цэснэ орглоод эн чин нэг нүдтэй нэтргээ шууд тулааныг зөксөөгөл Кен дээр очсноо. Энэ зүгээр жок байсан шүү гшин шаатай. Яг цаад санаа нь бол хүмүүст өгөхгүй ганцаараа зоголж ирсэн бодол үнэртэй даа ер нь. За амьдрал үргэлжилдгэрэн үргэлжлээд мань Кенч ажиллаа хийдгэрэн хийгээд эсгрээд гудамжаар алхаж яваад Нишиог хідэн гөөвлүүдэд нялга зодолж ахт нь олж хараад аварна. Гэрт нь үржээд яваад ортол найз хүнтэй байд. Тэгснээр нөгөөх нь бүр хүн заяа. Нишиог гөөвл гэдгийг мэддэг. Тэгэл хайртай мартай болохоор хамт байдг юм шиг байгаа мэдгүй. За мань Нишиогийн гөөвлүүдэд зодолоод байсан. Найз өхнөөсөө болоод хүн идэхгүй идэргээл ам гарснасаа юм байл л. Тэгээ өсөөд сул дараа болцсон. Гудамны эдэн гараудад нүдүүлээд явжсэн тэр юм бил. Үүний дараа мань Ямагийн кринж төлөвлөгөө эхэлнэ. Нишиогийн найз өхнийг хулхадаа сүмд аваад ирсэн. Тэгснэ Кен рүү энэ сайхан мах маань увааж идий үрээд брода гэж сарната зүг захиа явуулсан байх жишээ нь. Та үүнийг нь уншаад Нишио хайртай эмэгтэйгээ аварна гэж үүнд нь Канеке туслахаар болоод очив. Очсон ч нөгөө Яма ч хачин байлаар юм яриад би чамаа ганцхан аз шидэх үү Кен гойж ин тэгэл боллоо гэж боцож өгнө. За мэдээж одоо тэгэл юу заа мэй гэд өөрийнхөө бийг өгөхүүтэй. Чадвал намайг дээргээл хоёр эсрэг нэг тулаа эхэлж байгаа. За байн хүний мах иддэг цатлан нөхрийн өдөөс нэг нь сайн хүн болж мах иддэг өсөлтөнд орсон Нишио хүний мах харахаараа бөөлждөг хоёр нөхөр одоо яаж барах вэ? Яг энэ мөчөд нисдэг очтой нинжа токо гарч ирсэн ээ. Мань Ямаг нэлэг зодоод нөгөө хэдийг аваад дуусч. За дараагийн хэсэгт аниме өөр газар өрнөх бөгөөд өөр нэгэн Яма цаашаа бүр кринж яриатай садист царайтай Джейсон гэд нөхөртөө өнөө кофе шоп түүхтэйг ирсэн хөөрхийг чинь нөхөртөө уулзж байгаагаар. За яг энэ мөчөд мөрийг шиншилж явсаар байгаа тагтаанаа давхар хурж ирээд хэсэг тулаан болноо. Тэгснэ тэр Джейсон хэв нэг за тоглолт сонирхолтой очлоо дараа ярий гэд яваад гэж. За энэ бүхний оргилыг маань аав маань одоо тагтаануудад алууснаар л дуусч. За одоо буцаад үндсэн үйл явдал руу гараа. Мань ээж хоёр гадар аавдаа зориулаад бэлэг аваад алхчихвт гинтхэн охин аав өнөрт чинь ойрхон байна гэд ээжийнхээ гарнаас мултраа гүйчиж байгаа салгасаа. Гүйж яваад булын эргтэл өнөө аавыг насах хоёр тагтаа аавынх нь кагуныг цүнхлээд барьцсан зогсож байдаг. За үүнийг нь хараа шок. Ээж нь араас нэрээд юу болсныг ойлгоод охиноо хамгаалж цутаалгаад тагтаануудад ерөнхийдөө хаалж. За зүгтж яваад Кентэй тааралтаад авраач гэж гойсон чинь мань хүн одоохондоо суунаас цаашаа юм болохоор ээжийнх нь өгч байгаа халаас хараад аварч чадлгүй кофе шоп руугаа өнөө охиныг өвчөр тэрвээ цугтаанаа. За тэгээд энэ үрээд бичлэгээ дуусахгүй бол миний амж хичээлээ та нарыг чихч ядарч байгаа. За тэгээд бичлэг маань ямар хөө болсон байна? Санал хүсэлтээ комментээр бичиж үлдээгээрэй. Баярлалаа.